Энтлэн жоохон сулраад энтлэн дахиад жоохон орох. Шэнэ. Хар гэдэг. Энэ ингээд 7,000 төгрөг. За ихний азар. Миний дээдлийн араа ургаад ингээ хацраа хазаад байгаа байхгүй юу? Ингээ юм мэдгээр яг гинт ингээд амар хилээ адтай шиг хацраа хазаад байгаа. Энэ бол гэхдээ 7,000 төгрөг гэхэд айгүй дэд бүр хамттай. За манайх тарцсан. Тэгээд би одоо нэг хичээлийн медальчэн дээр зураг авах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдрийн сэдэв болохоор ядуурал баялагын тэгш биш хуваарлаа шүү дээ. Баян усны ялгаа, хүнс тэжээлийн дутагдал, ундны усны ялгаатай байдал шүү. Иймэрхүү сэдвүүдээр зураг дарах ёстой, 3 зураг дарах ёстой. Тэгээд одоо зураг дарах гад тараад алхаад явж байна. Тэгээд ямар зураг авснаа энэ дээр ингээ хараалъя. Би ерөөсөө ихтэй зураг дарж чадсангүй. Сэдвэн тэгд амар хэцүү маяг яаж гаргах нь амар тодорхойгүй. Тэгээ би ингээ сая явж исэн чинь манай найз над руу ингээ нэг юм линк явуулсан байхгүй юу. Тэгээ ингээ ороод харсан чинь өөрлөө байна. За би ингээ одоо энэ хажууд ингээ гаргачих. Яар айлээ. Над руу өөрлөө явуулж гадаа бол сансныг бооцоход маш хүйтэн байна. Ингээ бичлэг хийгээд бэлэггүй явахад гар болтой харж байна. Гадаа хүйтэн байна. Би сая ордуураа ингээд автобус оруулсан байхгүй юу? Тэгсэн чи амар хөөрхөн ингээд баярлаа гинэ. So cute. Ханаа харагдаж байна уу? Энэ автобус сая баярлаа гэлээ. So cute. Би ингээд нэг юм авах гээд ийм салбар сүлжээ газар дээр очиж байгаа байхгүй юу? 10 цагт нэнэ ирсэн байгаа. За тэгээ би 10-15 маа болж байхад энэ хотын төвд байдаг ихний салбар дээр нэглээ. Хаалттай байна. За 10 минут хүлээлээ. Тэгээд нээсэнгүү. Тэгэхээр нь уцрон залгаад энэ хүн ирж байгаа юм болов уу гэсэн чинь за энэ салбарын хүнийх нь усны дугаарыг өгөө та яриад үзхүү гэж. За ярихгаа залглаа. Эхнийх нь ингээд завгүй байна гэж байхгүй болч. Хоёр залглаа дахиад завгүй байна гэж. За дахиад 5 минут хүлээлээ. Дахиад залглаа. Өөдөөс ингээд тастаад байгаа байхгүй юу? Тэгээ би бараг ингээд тэр дугаарлаа 5-6 залглаа. За би ингээд за ирэхгүй байна гэж ойлгоод дараагийн салбар нь хаана байна гэж харж байхгүй юу? Тэгээс дараагийн салбар нь нэг хол биш байна. За тэгээ очлоо. За очсон чинь бас би тэгэхэд ингээд бараг 10:30-40 гээд очиж байгаа байхгүй юу? Тэгтэл нэгээгүй байна. Оо ямар сони юм бэ гэ дахиад нөгөө газар руу залах гэдэг жисэн чи яг нэг их ирж байна. За одоо ингээл нэгээл юм аваад явах нь дээ гэж утсан чи төлхөөрөө цүнхээ ухаал байна. Төлхөөрөө ачивал гэд. Тэгэл уцаар ирлээ. Тэгснэ ингээд би төлхөөрөө ингээд орхичжээ. Энд бас хүн юм авах гэж зогсоод байна. Гэл тэгснэ ингээд цаал өөр юм яриа л заяа. Тэг би тэнд ингээ хүлээгээд байгаа шүү дээ. Нээх юм болов уу, нээхгүй болов уу, яах юм бол. Тэг ингээ баахан юм ярьж байсан болохоор асуусан. Оо яна би ингээд төлхөөрөө мартаад ирчихжээ. Йоо, ингээ миний амар гоё өглөөг амар сони стресстэй болгочих юм. Амар сони хариуцлагагүй. Ажил дээр ирж ажлынхаа төлхөөрийг авахгүй гэдэг шүү дээ. Юу гэсэн юм бэ?
Аяста гоё зураг байна уу? За background наадтай юм одоо уурга барьсан. Уурга ингээд илнүүлээ тавьсан байна тийм. Энэ өстой сайн зураг. Нэрэл хамаагүй шаардлага таасан. Тэгээд тааллын зурглаан дотроостэй дийлэлт болсон тэр байдлаар зурагчсан. Энэ зургийн бол ангаар нутгаа оногчоо зургийг харах шаардлага байна. За би сая семинараас гараад ирлээ. Энэ болохоор нөгөө нэг зураг авдаг хичээл байхгүй юу? Энэ хичээл дээр болохоор 7 хоногт ийм 5-6 сэдв өгөгддөг. Тэрнээс яг 3-ын сонгоод 3 зураг аваад тэр оноо тэрүүгээр ингээ үнэлээдэг явдаг байхгүй юу? Тэгээ нэг зураг нь одоо тэгээ бүтэн оноо авал 3 оноо авдаг. Тэгээ нэг семинар дээр ерөнхийдөө 9 оноо авах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэг семинар дээр 9 оноо авах боломжтой. Тэгээ би даалтаасаа ингээд 58 онооч лөө ямартай ч бараг тал оноогоо би даалтынхаа энэ зураг дарж байгаа үйл явцаараа авах боломжтой байхгүй юу? Би өнгөрсөн 7 хоног тэр 3 зургаараа 4 оноо авсан. 9 онооноос 4 оноо. Нэг зургаа бүтэн тооцоолаад нэг зурган дээр болохоор 1 оноо авсан байхгүй юу? Тэгээд сая болохоор би 9-өөс 9 оноо авлаа. Тэгэхдээ ганцхан зургаараа 9 оноо авсан. Бас онцгой нөхцлүүдэд одоо зөвхөн нэг зураг нь үнэхээр сайн байвал тэрийг нь шууд 9 оноогоор үнэлдэг байхгүй. Тэгээ би анх удаа 9 оноо авлаа. Би өмнө нь 8.6 оноо, тэгээ 4 оноо, тэгээ сая 9 оноо авсан. Тэгээд 9 оноо авсан зургаа болохоор энд ингээд гаргачихъя. Тэгээд энэ 7 хоногийн сэдв болохоор ингээд хотчлолтой холбоотой сэдвүүд байсан. Тэгээ миний 9 оноо авсан зураг болохоор хотчиж би нүүдэлчэд гэдэг сэдвийн дээр авсан зураг байхгүй юу? Тэгээд би энэ зургийг авахдаа болохоор яг мөнгөн завьяагийн тэнд алхаа явьжсэн байхгүй зураг авахгүй. Тэгсэн чи яг одоо энэ адуучин ах ингээд уургаа бүр амар урт уурга тэгснээ ингээд нэг барилга ингээд өнцөгт ингээд тогтоосноо нөгөө өнцөг нь болохоор ингээд автобусны буудлын одоо тэр сарвчны хан дээр ингээд тогтооцсон. Тэгэл энийг бол авах хэвээр. Тэгээ энэ зургийг авахд бол яг энэ сэдв орж ирээгүйсэн байхгүй юу? Тэгээд ямар ч тач авах хэвээр гэж бодоод тэгээд аваад өнөөдөр 9 оноо авлаа. Танай нэрийн бомбардаг ууж үзчихсэн үү? Амар гоё шүү дээ. Ууж үзээрэй. Амар гоё. Тэнгээс хороод ячдаг болохоор бас амар. Тэнгээс цүнхэн хүндээ хийгээд явах ч гоё. Бомбартай намайг спонсорлоосэй. Юм учраас хэрвээ та энэ бичлэгийг үзэхдээ subscribe дараагүй бол subscribe дараарай. Учир нь би бомбардаатай хамтармаар байна. Лайк дараагүй лайк дараарай. Учир нь би бомбардаатай хамтармаар байна. Намайг бомбардаагийнхны нүдэнд харуулаач. Ингээ сүүгээс авсан 2200 төгрөг. Янз бүрийн хэрэггүй юм хом идэж ууж яснаас энэ бол хамаагүй хөөрхөн. Гэртээ харин би хомсаа ингэж янзлуулсан. За одоо цаг 5:50 болж байна. Хэрцгой. Тон дараа сценарий гэдэг нь юу? Бай бай.